Энэ 7 хоногийн гол сэдэв улс төр байлаа. $63 мегаватт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай Дамбдаржаа дулааны станц эх оны 8 дугаар сард ашиглалтанд орно. Сургуулийн орчинд хориотой хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалсан зөрчил илэрсээр байна. Оны эхний 9 сарын байдлаар суудлын болон ачааны автомашины импорт борчээ. Оройн төргийн үзэгчтэй Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Өнөөдөр улсын их хурл Зандан шатрын засгийн газрыг огцруулах хэсэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой байсан. Гэсэн ч энэ асуудлыг эрэх даваа гараг хүртэл хойшлууллаа. Тодорхойлбол төрийн байгуулалтын байнгын хорооны хурал ажлын цаг дууссан гэх шалтгаанаар хойшилж, улмаар чуулганы хуралдаанч мөн хойшиллоо. 15 цагийн орчимд эхэлсэн байнгын хорооны хурал эхлээд удалгүй 30 минут завсарлаж, буцаж хуралдаад 3 цагч хүрэлгүй тарцгаалаа. Энэ хуралдааны үеэр юу яригдав, байнгын хорооны гишүүд ямар байр суурийг илэрхийлж байв гэдгийг сэтгүүлч Сүрлэгмаа томилог хүргэнэ. Зандан шатрын засгийн газар үргэлжлүүлэн ажиллаа хийх үү аль эсвэл энэ хүрээд огцрох уу гэдгийг шийдвэрлэх ёстой байсан. За энэ дагуу бол одоо улсын хурлын төрийн байгуулалтын байнгын ороо 14 цагт хуралдаж, үргэлжлүүлээд улсын хурлын нэгдсэн чуулган 16 цагт хуралдах ёстой байсан. За гисэн эдийн бодлогчид төрийн байгуулалтын байнгын орооны хурал товлсон цагаас цаг гаруун дараа хоцорч эхэлсэн. За ингэхдээ бол эхлээд удаагүй байхдаа 30 минутын завсарлагыг бол авсан байдаг. За энэ завсарлага авсан гол шалтгаан нь бол улсын хурлын дарга амар ясгалан болон ерөнхий сайд Зандан шатарнаар хоорондоо уулзах шаардлагатай гэдэг одоо хүсэлтийг тавьсны дагуу төрийн байгуулалтын байнгын орооны хуралдааныг бол 30 минут завсарлуулсан. За ингээд 30 минут завсарласны дараагаар эргээд орсон. За энэ хурлын үеэр бол 10 орчим гишүүн асуулт асуухаар нэрсээ өгсөн. За энд одоо асуулт асууж одоо хариулт авсан гишүүдийн зүгээс гол одоо ярьж ирсэн зүйлс нь одоо Зандан шатрын засгийн газрыг огцруулах үндэслэл нь юу вэ? Яагаад энэ 4 сарч одоо хүрээгүй 115 хоног ажиллаж байгаа Зандан шатрын засгийн газрыг үргэлжлүүлэн ажилуулах нь одоо зохимжгүй гэж үзсэн бэ гэдэг үндэслэлүүдээ бол хэлжсэн. За нөгөө тэгвэр бол яг энэ одоо 2-3 хоногийн өмнө нийл гаргаад байгаа нүүрсний офтек гэрээнүүдийг хэрхэн байгуулсан? Хин нууцад оруулсан? За өнгөрсөн хугацаанд яагаад ийм алдагдaltaй гэрээнүүдийг баталж ирвэ? Яагаад энэ асуудлыг заавал зөвхөх шаардлагатай вэ гэдэг зүйлсийг бол улсын хурлын гишүүдийн зүгээс асууж тодруулж ирсэн. За энэ үеэр ерөнхий сайд Зандан шатар хариулт өгсөн. За мөн ерөнхий сайд асан оюун эрдний зүгээс бол хариулт өгсөн байдаг. За тэрээр бол яг Зандан шатрын засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж саналаа өгсөн хүн гарын үсрэг зурсан гишүүн. За нөгөөтэйгөр бол хууль санаачлагч байгаа хуваар яг энэ одоо гишүүдийн асуусан асуултад мэдээлэлтэй гэдэг утгаар бол хариултуудыг өгч байсан. За мөн яг энэ нүүрстэй холбогдсон одоо энэ асуудлуудыг ярилцаж авах үеэр улсын хурлын дарга амар ясгалан нүүрсний хэрэгтэй нэр холбогдсон гэдэг одоо зүйлийг бол Зандан шатар ерөнхий сайдын зүгээс бол ярьсан. За энэ дээр яг ямар баримттай байна? Яагаад ингэж одоо олон нийтийн өмнө одоо хэв мэдээллийн хэрэгслэр мэдээлэл өгөхдөө улсын хурлын даргыг гүтгэж за элтэд одоо нэг талыг одоо барьсан байр суурийг илэрхийлвэ. Яагаад ингэж өрсөлдөгчөө намнах гэж оролдваа гэх мэтчлэн маш олон шүүмжүүдийг бол хэлжсэн байгаа. Тэгэхээр үзэгч та бүхэнд эхлээд яг энэ улсын хурлын дарга амар ясгалан юу гэж хариу тайлбар хийв. За Зандан шатар засгийн газрын тэргүүний зүгээс ямар байр суурийг илэрхийлжээ. За нөгөө тэгвэр Монгол Улсын 33 дахь ерөнхий сайд оюун эрдний зүгээс за яг энэ ерөнхий сайдын суудлаасаа бууснасаа хойш огт ам нээхгүй байжгаад өнөөдрийн яг засгийн газрын одоо огцруулах хэсэг асуудал дээр орж ирээд ямар байр суурийг илэрхийлвэ гэдээ яг энэ 3 одоо гол хүний ярьсан яриаг хүргэе гэж бодож байна. 2014 онд 2015 оны 2 сарын 15-ны өдөр энэ гэрээг оруулж ирсэн их хурл. За энэ дээр тухайн үед Эрдэнэ чимэг гишүүн ажлын хэсэг ахлаад нэг бөөн маргаан болдог юм, тийм ээ? Бөөн маргаан болдог юм. За энэ дээр Energy Resource компани одоо 5-7 лицензийг одоогийн China Energy Group-т 30 дээр нэмэх нь 60 жилээр бүх операторын эрхтэй одоо яг оюутлоготой адилхан ийм байдлаар өгөх гэрээ хийгдсэн. За ингээд энэс болж маргаан болоод явж явжгаад сая бид нар хамтарсан засгийн газрын үед одоо Туван сайд ажлын хэсгийг ахалж байсан Energy Resource-ыг энэ хилцээрээс гаргасан. Ингээд хоёр улсын засгийн газар хоорондын хилцээр болж хувирсан. За засгийн газрын хилцээр болоод энержитэй холбоотой асуудлыг энэ тоглоомоос гаргахтай холбоотой улс төр өрнөсөн. За өнөөдөр энэ асуудлууд ингээд яригдж байгаа нь буцаад энержиг оруулах гэж байна гэж одоо маш ойлгомжтой уншигдаж байгаа.
За бид нар хамт ажиллаж байсан хүмүүс эргэж олон жил хамт ажиллах байх үнэн л байх хэрэгтэй. Зарим юмнуудаар санаатаа самсргүй алдаад байгаа гайхаж байна. Би 2014 онд гадаад иргэн сайд байгаагүй. Улсын их хурлын гишүүнч байгаагүй. Ши Цзиньпин даргаыг ажиллах үед. Хоёрдугаар би тэр бодтой байгуулсан аптекийн гэрээ байгуулах үед би засгийн газар эрхлэх газрын дарга ажиллаж байгаагүй. Энэ 2019 оны 10 дугаар сард байгуулсан юм билээ. Би тэр үед улсын их хурлын даргаар ажиллаж байсан. Энэ 46 гэрээг бүгдийг нэлт тод болгож байгаа. Энэ дээр нэг ч үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг үндэслэн гэсэн үг байхгүй. Үндэслэлтээр дурдаагүй. Иймээс үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг үндэслэж аптек гэрээ байгуулах зөвлөмж гараагүй болохыг энэ засгийн газрын тогтоолууд өөрөө нотолж байгаа. Одоо энэ 46 гэрээний ил болгосон гэрээнүүд хизээ ихсэн цаг хугацаатай явж байгаа. Энийн 21 нь 22 оноос хойш. Ийм баримттай тооцоотой юм ярих хэрэгтэй байна. Нэгт. Хоёрт өнөөдөр засгийн газрыг огцруулах хүндэт энэ асуудлууд байхгүй. China Energy, Айсуулийн аптек гэрээ энийг яагаад асуулт сэдэв болгоод байгааг би бас ойлгохгүй. 2022 оны нүүрсний сонсголын асуудал яг л энээс үүдэж эхэлж байсан. Харамсалтай нь эдгээр аптек гэрээнүүдийг бүгднгийн нуугаад, бүгднгийн далдалж байгаад өнгөн дээр нь өөр хүмүүсийг нүүрсний хулгайч гэж зарлаж нийгэмд олон нийтийн мэдээллийн хэрэгслэр гүжирдэж гүтгсэн. Тэрний одоо хамгийн том өргөч нь миний би өөрөө байна. Нэг хурц нүүрс олборлоогүй газрыг олборлож нүүрсний хулгай хийсэн мэтээр олон нийтэд ойлгуулсан. Өнөөдөр харин энэ аптек гэрээнүүд яаж хийгдэж, юу хийж, тэрийг нь хэн хариуцаж ажиллаж исэн бэ гэдэг зүйл нь цаг хугацаатайгаар тодорхой гарч ирж байгаад их баяртай байна. Эдгээр аптек гэрээнүүд бүгд 2021 оны 6 сарын 23-ны өдрөөс өмнө хийгдсэн гэрээнүүд. Би засгийн газрын хэрэглэх газрын даргаар 22 оны 9 сараас эхэлж ажиллаж исэн. Тэр үеэс эхлээд эдгээр эмх замраагүй болцсон байгаа гэрээг цэгцлэх, биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх, засгийн газрын тогтоолыг гаргаж олон нийтэд зарлаж хэрэгжүүлэх чиг үүрэгдээр Хөрлөбаатар сайд, Ганбаатар сайд нарын хамтаар ажиллаж исэн. Олон хүний эрх ашиг хөндөгдсөний улмаас өөрийг мэн одоо нүүрсчин болгож зарлах энэ ажил бол бас хийгдэж явж исэн гэдгийг бас хариуцлагатай. Сүүлдээ хэвлэлээр гүтгэж байгаад баахан хулгайд холбогдсон мэтэр олон нийтэд ойлгуулж байгаад огцруулах асуудлыг хүртэл хөндөж тавьдаг болсон. Монгол улсын үндсэн хуулиар хүн олгогдсон үндсэн эрхээ эдэлж тэр боломжоор хязгаарлах алхмыг хүртэл хийж байгаа. Энэ бол дарамт. Энэ бол улс төрийн одоо дарамт гэдэг талаасаа энийг харж хандах ёстой. Би цогц сайд асуугаад байна. Хэн хэнийг дарамтлаж байгаа юм бэ гэж. Маш олон гишүүдийг дарамтлаж байна. За энэхүү нүүрстэй холбоотой, аптек гэрээтэй холбоотой, улсын хурлын дарга амраа исгалан нүүрсний хэрэгт нэр холбогдоод байгаатай холбоотой асуудлууд дээр одоо талууд байр суурь илэрхийлж хоорондоо мэтгэлцэх маягаар бол асуулт хариултад явсан. За үүний дараагаар бол улсын хурлын гишүүд яг Зандан шатрын одоо засгийн газрын огцрох үндэслэлүүдийг бол гаргаж ирж бол ярьсан байна. За энэ дээр бол нэгдүгээрт бол за засгийн газрын 55 дугаар тогтоол бол уул уурхаан биржийн бүтээгдэхүүнээр дамжуулаад за бүтээгдэхүүнийхээ 4/1-ийг буюу 25%-ийг борлуулж байгаа тохиолдолд яг энэ илүү хямд нөхцөлтэйгээр буюу яг энэ амнат тооцох аргачлал нь бол илүү аж ахуйн нэгжүүдтэй ашигтай. За нөгөөтэйгөр бол улсын төсөд хохиролтой гэдэг байр суурийг бол яг энэ гишүүдийн зүгээс илэрхийлж ирсэн. За тэгвэл энэ дээр бол аж үйлдвэр эрдэс соёлын сайд бол за бусад одоо засгийн газрын гишүүдийн зүгээс бол хариу тайлбарыг хэлж ирсэн. За нөгөөтэйгөр бол Зандан шатар ерөнхий сайдын зүгээс яг энэ үндсүүлээр олгогдсон эрхийнхээ хэдий боловч яг энэ хууль зүйн сайдыг бол гинт солилт нь бол нэлээдгүй маргаан дагуулж ирсэн. За тодруулах юм бол яг энэ солихоор одоо олон нийтэд мэдээлэл хийх үеэрээ бол нүүрсний хулгайтай тэмцэх зорилгоор одоо хууль зүйн сайдаар ажиллаж байсан нүүрсний одоо сонсголыг даргалж байсан энх баяр гишүүнийг бол томилно гэдэг зүйлийг л ярьсан. За энэ нь бол хууль засагладаг манай Монгол улсад бол яг энэ сайдыг нь солисноор хэрэг шийдэгдэх юм шиг. За нөгөөтэйгүр энэ одоо хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд засгийн газрын гишүүд шуудаар оролцдог юм шиг ийм
мэдгдлийг агуулгыг ярьсан бол буруу юм а гэдэг байр суурийг бол илэрхийлж байсан. За тэгэхээр яг энэ гишүүдийн зүгээс бол үндэслэл тайлбаруудаа бол тухай бүрд нь бол ярьж байсан. За нөгөөтэйгөр бол Зандан шатрын ерөнхий сайдын зүгээс ч юм өөрийн тайлбараа хэлж байсан. Тэгэхээр яг энэ асуулт асуусан үг хэлсэн гишүүд ямар гол агуулгуудыг ярьж байв. За нөгөөтэйгөр Зандан шатрын ерөнхий сайдын зүгээс ямар тайлбаруудыг хийжэв гэдэг яриаг та бүхэнд хүргье. Төрийн байгуулалтын байнгын орооны дарга эрхэм гишүүтэй. Монгол Улсын их хурлын гишүүн бид Монгол Улсын үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1-р хэсэг, Монгол Улсын их хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтад заасан бүрэн эрхийнхэн дагуу дараах үндслээр Монгол Улсын ерөнхий сайд Гомжовын Зандан шатрыг огцруулах саналыг гаргаж байна. Монгол Улсын үндсэн хуулийн 39 дугаар зүйлийн 4-р хэсэгт засгийн газрын гишүүнийг Улсын их хурл ерөнхийлөгчөд танилцуулснаар ерөнхий сайд томилж чөлөөлнө гэж Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1-р хэсгийн 2 дахь заалтад засгийн газрын гишүүнийг Улсын их хурл ерөнхийлөгчөд танилцуулсны үндсэн дээр томилж чөлөөлж огцруулна гэж тус заасан. Гэтэл Монгол Улсын ерөнхий сайд Г. Зандан шатар нь 2025 оны 9 дугаар сарын 30-ны өдөр олон нийтэд мэдээлэл хийхдээ өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд бүрэн эрхийнхэн дагуу хууль зүйн дотоод иргэн сайдаар нэр бүхий гишүүнийг Улсын хурлын гишүүнийг томиллоо гэж албан ёсоор мэдэгдэн засгийн газрын болон өөрийн албан ёсны захим хуудастай уг мэдээллийг нийтэлсэн. Монгол Улсын үндсэн хуулийн 39 дугаар зүйлийн 4-р хэсэг зааснаар засгийн газрын гишүүнийг томилох чөлөөлөх огцруулах асуудлыг шийдвэрлэхээс өмнө Улсын хурл болон Монгол Улсын ерөнхийлөгчөд танилцах бүрэн эрхтэй байна. Нөгөө талаараа томилох чөлөөлөх огцруулах шийдвэр гаргахаас өмнө Улсын хурл болон Монгол Улсын ерөнхийлөгчөд танилцуулах үүргийг үндсэн хуулиар Монгол Улсын ерөнхий сайд хүлээлгэжээ. Үндсэн хуулийн үндсэн хууль хийгээд аливаа хуулийн үг өгүүлбэр төдийгүй цэг таслан хүртэл утгын нарийн валидаатай үндсэн хуулийг жизгээр зөрчих, томоор зөрчих гэдэг ойлголт байдаггүй бөгөөд бүгд үндсэн хуулийн зөрчилд хамаардаг. Иймд Монгол Улсын үндсэн хуулийн 70 дугаар зүйлд Монгол Улсын үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийтийн байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохиногдсон гэж заасныг Монгол Улсын ерөнхий сайд баримталж ажиллах ёстойг зөрчсөн байна. За энэхүү Зандан шатрын засгийн газрыг огцруулах хэсэг асуудал за улсын хурлаар өнөөдөр уг нь эцэслэгдэн шийдэгдэх ёстой байсан ч за ирэх даваа гарыг хүртэл хойшлоо. За ингэхдээ бол төрийн байгуулалтын байнгын хороо бол хуралдах ёстой цагтаа хуралдаж эхлээгүйч 18 цаг болж хахад ажлын цаг дуусчаа гэдэг шалтгаанаар бол төрийн байгуулалтын байнгын хорооны хурлыг ирэх даваа гарыг хүртэл хойшлууллаа. За ингэснээр бол яг төрийн байгуулалтын байнгын хорооноос гарсан санал дүгнэлтэд үндэслэж за улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаан дээр бол яг томьёолыг гаргаад гишүүд одоо үгээ хэлээ санал хураалтыг явуулах гэсэн. За нэгээсэндээ бол төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж иж бол улсын хурлын чуулган орох ёстой гэсэн үг. Тэгэхээр төрийн байгуулалтын байнгын хорооны хорол хойшилсан учраас за үүнийг дагаад чуулганы нэгдсэн хуралдаан ч мөн хойшилж байгаа юм. За ингээр нэг үндсэндээ бол ирэх даваа гарагийн 11 цаг 30 минутаас бол төрийн байгуулалтын байнгын хороо бол хуралдахаар болсон байгаа. За энэ үеэр бол яг үлдсэн үг хэлэх ёстой гишүүд нь бол үгээ хэлж дуусгана. За мөн үүний дараа санал хураалт явуулна. За энэ санал хураалтаас одоо ямар шийдвэр гаргахаас шалтгаалж гишүүд юу гэж саналаа өгөхөөс шалтгаалж улсын хурлын нэгдсэн чуулганд бол ерөнхий сайд Зандан шатрыг огцруулах хэсэг асуудал саналын томьёол нь ямар хуу байх вэ гэдэг байдлаар бол орж ирэх юм аа. За тэгэхээр яг энэ Зандан шатрын засгийн газрын тухайд бол яг одоогийн байдлаар ажиллаад 4 сарын нүрийг бол үзээг байгаа. За энэ хугацаанд бол эдийн засгийн уналттай үеүүдэд за улсын төсвийн орлого тасарсан үеүүдэд за маш хүнд нөхцөлд бол засгийн газрыг хүлээж засгийн газрын тэргүүн маань ажиллаа хүлээж авсан хэдий боловч за харьцангуй сайн үр дүн үзүүлсэн гэдэг зүйлийг бол өөрийнхөө 100 хоногийн тайландаа бол төрсөн байдаг. За гэтэл нөгөө тал улсын хурлын гишүүдийн зүгээс бол энэ статистик тоо мэдээллүүдтэй санал нэгдэхгүй за бодит байдал дээр бол шал өөр байгаа юм гэдэг тайлбарыг хэлсний үндсэн дээр бол яг энэ засгийн газрын хувь зээг дэслэх асуудал дээр бол тулж ирээд байгаа юм. За нөгөөтэйгүр бол за яг энэ өнөөдөр төрийн ордонд өрнөсөн бас нэг шинэ үйл явдал бол яг энэ Монгол Ардын намын даргад нэр дэвсэн нөгөө хүн болох за улсын хурлын дарга амар баясгалан огцруулах санал ч юм улсын хурл руу орж ирсэн. За энэ асуудал дээр бол ерөнхий сайдын тухайд бол яг энэ хуульд бол хугацааг заагаад өгсөн байдаг. За 3 хоногийн дараагаас улсын хурл хэлэлцэж эхлээд за одоо 10 хоногийн дотор багтаан шийдвэрлэе гэдэг юм хуулийн бол хугацаатай байгаа. За харин улсын хурлын даргаыг огцруулах асуудал дээр бол тэд хоногийн дараагаас хэлэлцэж эхэлнэ. Тэд хоногийн дараагаас шийдвэрлэх ёстой гэдэг заалт байхгүй учраас яг хизээ тоглох нь бол тодорхойгүй ямар ч гэсэн улсын хурлын даргын даргын дэрэгдэх
зөвлөлөөр бол хизээ одоо хэлэлцгийг нь бол одоо шийдвэрлэнэ гэдэг мэдээллийг бол Улсын их хурлын ерөнхий нарийн бичгийн дарга баасан доржийн зүгээс бол өгсөн байгаа. Тэгэхээр яг эх 7 хоногт одоо сүүлийн сар гаруй хугацаанд үргэлжилж байгаа улс төржилт 2 хуваагдал энэ бүх одоо асуудлууд эх 7 хоногт ч юм уу үргэлжлэхээр байна. За ингэхдээ бол яг эх 7 хоногийн нэгд өдөр буюу за баасан гарагт энэ асуудал бол эцэлэгдэхээр байна. Телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Азийн хөгжлийн банкны хамтарсан гэрээгээр Дамдаржаагийн дулааны станцын барилга угсралтын төсөл хэрэгжиж эхэлсэн. Уг дулааны станц эх оны 8 дугаар сард ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байгаа. Дамдаржаагийн дулааны станц нь 63 мегаватт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай ажиллах бөгөөд үйлдвэрлэсэн дулааныхаа 40%-ийг Дамдаржаагийн дахин төлөвлөлтийн төсөл, харин 2000 өрх бүхий орон сууцны хорооллыг дулааныг хангах бол үлдсэн 60% дулаан үйлдвэрлэлийг Сэлб хотын дулаан хангамжинд зарцуулах юм а. Эх онд Улаанбаатар хотод дулааны станцын 6 төслийг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Үүн 5 дугаар цахилгаан станц, Эмэлтийн дулааны станц, Хог шатах үйлдвэрийн 64 мегаваттын цахилгаан станцын төсөл, Дэнжин мянган дулааны станцын төсөл зэрэг ажлууд эхэлнэ. Эдгээр төслүүдээс хамгийн ихэнд ашиглалтанд орох нь Дамдаржаагийн дулааны станц ажээ. За та бүхэн анзаарсан бол энэ Дамдаржаа дээр мөн одоо манай Азийн хөгжлийн банкны нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдүүд 6 дэд төв гэж байгуулна гэдэг ийм төлөвлөлтийн хүрээнд Дамдаржаа дэд төвийн дэд үтсийг татах, зам байгуулах, нийгмийн барилга байгууламж ярих ажлууд одоо үндсэндээ дуусах шат руу ороод явж байгаа. Дамдаржаад төслийн хувьд 2000 айлын орон сууцны хороолол байгуулахаар төлөвлөж байгаа. Ирэх жил нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Дамдаржаагийн төлөвлөлтөнд орсон айл өрхүүдийг одоо нөхөх олгууртаагаар газрыг чөлөөлөх ажлыг хийгдэн. Дамдаржаа ингээ орон сууцшаар уртлаасаа Сэлбтэйгээ ингээд холбогдоод энэ авбал үндсэндээ орон сууцны хороолол болохоор ингээд төлөвлөгдөж ажиллаж байгаа. Та бүхэн замдаа харсан бах Сэлбийн барилга бүтээн байгуулалтын ажил бол яг төлөвлөсөн хуваарийн дагуу явж байгаа. Нийтдээ 7 багц ажил хийгдэн. Нийслэлийн санхүүжилтээр 9000 орчим айлын орон сууц, хувийн хвшлийн санхүүжилтээр 4000 гаруй айлын орон сууц буюу нийтдээ 13000 орчим одоо орон сууц үйлчлэгээтэй орон сууц ингээд энэ уртын Сэлбээр баригдахаар байгаа. Төслийн гүйцэтгэгч компани бол China Metallurg гэх компани бий. Энэ компани маань бас нэлээд улстай бол дээгүүрчгэсдэг гүйцэтгэгч. Тодорхой хэмжээгээр бас 150 хүний бүрэлдэхүүнээр одоо бол барилга угсралтын явдлыг хийгдэж байгаа. Баг бүрэлдэхүүнээр бол нэлээд сайн эрчимтэй бол ажиллаж байгаа. Тоног хөрөмжөө бол China Metallurg компани бол өөрсдөө бол үндсэн 100 тоног хөрөмжөл нийлүүлж орж ирж байгаа. Одоо бол 100-ны металл каркасны угсралтын ажил хийгдэж байна. Мөн үндсэн барилгуудын металл каркас бас хийгдэж явж байна. Энэ манай 100-ны онцлог болохоор баг туслах давхаргатай 100 байгаа. Энэ нь бол 21-ийн 3 мегаваттын 100-тай. Тэгээд нүүрс төрөгчийнхээ бол азотын эсэл гэх мэтчлэнгээр нөгөө байгаль орчинд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор шохон чулуугаас мөн хэрэглэхээр одоо ингэ төлөвлөө явж байна. Барилга байгууламж 18 шиг бол баригдана. Тэг үүнээс бол нийтдээ бол нэг 8 шиг барилга байгууламж бол одоо яг хийгдэж байна. Нийт төслийн хүрээнд бол 40% гүйцэтгэлтэй бол хийгдэж байна. Барилга угсралтын ажил бол үргэлжлэн явж байна. Нийслэлээс дулаан хангамжийн зориултаар газрын гүний дулааныг ашиглах шинэ технологиг нэвтрүүлэхээр ажиллаж байгааг хотын дарга онцоллоо. Энэ ажлын хүрээнд техник эдийн засгийн үндэслэл боловсруулж дууссан бөгөөд удахгүй хайгуулын өргөмлөг хийх ажлыг эхлүүлэх ажээ. 3000-аас 3500 метрийн газрын гүнээс дулааны их үүсвэр олсон тохиолдолд Сэлб, Дамдаржаа орчмын дулаан хангамжийг нүүрс болон сэргээгдэх дулаан холимог технологиор хангах боломж бүрдэх юм байна.
Сургуулийн эргэн тойрны орчинд хийжүүлсэн ундаа сахарын агуулмж ихтэй хүнсний бүтээгдэхүүн зэрэг 11 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг зарахыг 6 жилийн өмнөөс хориглосон байдаг. Гэвч одоо хүртэл хуулийн хэрэгжилт хүчин төгөлдөр хэрэгжихгүй байсаар байна. Боловсролын ерөнхий газрын 560 сургуульд хийсэн судалгаагаар 70% сургуулийн орчны хүнсний дэлгүүрүүд хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалж байгааг зөрчил илэрчээ. Сургууль цэцэрлэгийн 150 метрийн гадан орчинд бүх төрлийн хийжүүлсэн ундаа, мөхөөлтөс, чипс, попкорн, давсалсан самар хатаасан жимс, бүх төрлийн чихэр, нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан кремтэй бүтээгдэхүүн зэрэг 11 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг худалдахыг хориглодог. Гэтэл сургууль цэцэрлэгээс 5 алхамж хүрэхгүй зайд байрлах хүнсний дэлгүүр CUJ 25 сүлжээ дэлгүүрүүдэд хориглосон бараа бүтээгдэхүүнүүдийг зарсаар байгаа нь нууц биш юм а. Түүнчлэн хагас болон бүрэн боловсруулсан түргэн хоолыг сургууль цэцэрлэгийн орчинд ч мөн зарахыг хориглодог. Гэтэл хүнсний аюулгүй байдал хангасан эсэх нь тодорхойгүй, зарим нь он сар тодорхой бус ширхгийн хоолнуудыг дэлгүүрүүд худалдаалсаар байна. Эдгээр асуудлыг цэгцлэх, холбогдох албад нь хяналтаа сайжруулах шаардлагатайг эцэгчүүд хэллээ. Хүүхдүүдэд идэж байгаа, ууж байгаа юмыг харахад голдож ирдэг тийм чихэрлэг юмнууд тэгээд нөгөө тэнэг чанар муутай нэг усан юу гэдэг штэ. Нэг маруучин гэдэг тиймэрхүү юмнууд л нэлээ хийдээд ер нь тийм эрүүл мэндийн систем бүтээгдэхүүн сургуулийн орчинд байх нь ховор гэж би боддог. Хөдөө нутагч гэсэн одоо яг сургууль цэцэрлэгийн эргэн тойрон жижиглэн дэлгүүрүүд маш их байдаг байхгүй. Тэгээд тэнд ихэвчлэн маш хямдхан. Тэгээ хүүхэд нөгөө нэг мөнгөнд нь тааруулсан хямдхан мөртлөө чанаргүй тийм чихэрлэг хүүхдэд хоортоо одоо янз бүрийн юм гэдэг маш ихээр худалдаалдаг л та. Яг дунд ангийн хүүхдэд болон бага ангийн хүүхдэд айгүй худалдаж авч идэх юм шиг санагдсан. Тэгээд ахлах ангийн хүүхдэд бол бас харьцангуй гайгүй байх гэж бодож байна. Яг ингээд дотоодын бүтээгдэхүүнээ илүү их ингээд дэмжих юм бол илүү зүгээр байх. Тэгээ бас амар хятадын тийм хямдхан ямар нэгэн тийм чихэр идэр бол айгүй муу байхаа л гэж бодож байна. Тийм шүү дээ. Ер нь чихэрлэг бүтээгдэхүүн чинь ер нь хүний биед айгүй муу нөлөөтэй. Тийм болохоор одоо жоохон хүүхдүүдийг бага насны хүүхдүүдийг чихэрлэг бүтээгдэхүүн идүүлвэл адгийн наад захын янз бүрийн өвчин тусч штэ. Тэгээд хятадаас орж ирсэн янз бүрийн бүтээгдэхүүн их байна. Ер нь айгүй их зардаг байсан. Ялангуяа сургуулийн ойр хаваар бүр хөвчлэн зардаг байсан. Яг нүдэн тусах газарт илүү эрүүл хүнсний бүтээгдэхүүнүүд одоо жишээ нь чихрийн агуулмж, сахарын агуулмж багтай, халуунаа багтай бүтээгдэхүүнүүд илүүтэй байвал эрүүл мэндтэй. Эрүүл бус хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдүүд өдөр тутамдаа хэрэглэх нь хоол боловсруулах эрхтний өвчлөлийг нэмэгдүүлэх, дархлаа сулрах, жин нэмэх, шүд цоорох, чихрийн шижин үүсгэх эрсдэлтэй. Сурагчдын дунд сахарын хэрэглээ, бэлэн бүтээгдэхүүний хэрэглээ давмгайлж байгаа нь сургуулийн эргэн тойрны худалдааны орчинд хяналт сул байгааг илтгэсээр байна. За, ер нь бол хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор манай газраас жилд одоо хичээл эхлэх тутамд 2 удаагийн чиглэлийг хургуулдаг, чиглэл зөвлөмжүүдийг хургуулдаг. За мөн байнгын одоо ийм одоо хууль дүрмийг хэрэгжүүлж ажиллах ёстой гэсэн одоо чиглэлийг бол байнга боловсролын газрууд өгч ажиллаж байгаа. Хүүхдүүдийн эрүүл мэнд бол гэр бүл төдийгүй нийгмийн хариуцлага. Сургуулийн орчны худалдааг хянах нь хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө хийх чухал алхмуудын нэг болохыг мэрэгчлэн болон эцэгчүүд онцлолоо. Тиймээс сургуулийн орчны худалдааны хяналт шалгалт хариуцлага, хариу арга хэмжээг чангатгах, сайжруулах хэрэгтэй байна. 6-аас 15 насны хүүхдүүд худалдан авалт хийхдээ өнгө, амт, гаднах сав баглаа бодвол сурталчилгаа зэрэг сэтгэл зүйн хүчин зүйлд хамгийн их татагдаж сонгодог их судалгаач байгаа юм а. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 111 мянган иргэн байдгаас 16.6% нь хөдөлмөр эрхэлдэг. Хэдийгээр төрөөс тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжин хууль журмаар зохицуулсан олон боломжууд байдаг ч тэр бүр байгаа онохгүй байгаа нь хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоо хувьас харагдаж байна. Мөн тэднийг хөдөлмөр эрхлэхэд хүмүүсийн хандлага маш ихээр нөлөөлдөг гэлээ. Харин бид энэ удаад энэ бүх бэрхшээлийг даван туулаад хөдөлмөр эрхэлж байгаа оюун гэрэл Боторчир нарыг болон тэднийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангаж байгаа байгууллагыг онцлоо. 70 орчим ажилтнтай чиглэл компанид нийт 13 хөгжлийн бэрхшээлтэй ажилтан бий. Тэд нийт ажилтныхаа 20 орчим хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бүрдүүлсэн байна. Ингийн тулд тус компани 2023 оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үйлдвэрийн сургалтанд хамруулж дадлагжуулан ажиллаж эхэлсэн байна. Заавчгүй одоо нэг ашиг харах зорилгооч гэдэг юм уу те. Ийм байдлаар биш хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрийн нөөц гэдэг талаас нь харах тийм шаардлага бол Монгол улсад нэлээх байгаа. Тэрийг ойлгоод явж байгаа компаниуд бол хэрэгжүүлээ яваад зөндөө хүмүүс байгаа. Ойлгохгүй байгаа хүмүүс бол тэр хүмүүсийг
өөрийнх нь чадах хэмжээний тийм ажил хөдөлмөрийг эрхлүүлэх. Тэгээд цааталт нь нөгөө арга гэрийн амьдрал 2-3 хүний гэр бүлийн одоо ашиг орлогын асуудал ч юм уу тийм ийм зүйлүүд байдаг учраас энэ дэр бол бас анхаарах зүйтэй гэж бодож байгаа. Би одоо нөгөө гэртээ бас хөгжлөн бэрхшээл тэгээд удаан байсан байхгүй. Удаан гэртээ ягаа тэгээд хөгжлөн бэрхшээлтэй хүн ажилд авахгүй байгаа л ер нь бол өөрөө очиод ингээл айгуух шантарсан. Тэгээд ажилдаа ороод айгуух урамссан. Цалин мөнгө нэрэж урамшаал өөр хүүхдээ хадлаад амьдралынхаа төлөө би бас хувь нэмэр оруулаад ингээд явж айгуу сайхан санагцсан. Тэгээд юу яасан? Шантарлгүй яах вэ? Гайнур магнураа ингээд хийж чадахгүй байх тий. Тэгээд цалханыхаа холболтыг буруу сурч мурч юм уу тий байнга ингээд заргалгаал нануу цаануу гэл ингээд сураал. Тэгээ нөгөө өөрөө хамгийн гол нь айгуу сайн хичээл зүтгэлтэй тий. Ерөөсөө за одоо энийг ингээд чадахгүйсэн дараа чадна штэ гэж дахиад хийн штэ гэд. Тэгээ эмэгтэй хүний хувьд гайнур хийхгүй штэ. Тийм тэгэл зөндөө олон ирчүүл дундаар ингээд гайнураа хийгээл чадах юмаа ингээд хийгээл явах. Гэтэ эрэгтэй эмэгтэй хүмүүс тэр манай гайнур дээр нь бол нөгөө аргун гайнур болохоор тийм айхтар бол юу байхгүй гайгүй л гэж боддоо шүү дээ. Одоо сайхан санагддаг ажилдаа ороод. Анхгол ер нь хөгжлөм бэрхшээлтэй болцоод яг гэрт байгаад ингээд ажил эрхэлдэггүй хөдөлмөр эрхэлдэггүй ингээд гэртээ байж хат бол ажил хийх л хамгийн гол цалин мөнгө намайг ер нь бол ажил хийх нь чухал байгаад гэсэн. Одоо бол тэгээд яг ингээд ажилдаа сураад хамт олонтой болоод ингээд явхад бол нийгмийн харилцаанд оролцоо ингээд явж хаад бол үнэхээр сайхан сэтгэл хангалуун байгаа. Тэгэхэд бас ажил хийдгүү одоо арга гэртээ орлого бол дэмжлэг болдгоо бас золооч хөдөлсөндөл байдаг л байна. Өнөөдрийн байдлаар тус үйлдвэрт хөгжлийн бэрхшээлтэй 13 хүн ажиллаж байна. Тэд үйлдвэрт галтгооны ариутгалын хөргөөр болон хоол бэлтгэлийн хэсгийн тоног төхөөрөмжийг бүтээх ажлыг хийдэг байна. Харин төрийн зүгээс үзүүлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилуулсан байгууллагад татварын хөнгөлөлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрны тохируулгад зориулсан нэг удаагийн тусламж зэрэг нь том хөшүүрэг болдог байна. Энэ дээр нөгөө аж ахуйн нэгж байгууллагаар дамжуулаад бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил зуучлах, мөн аж ахуйн нэгж байгууллагууд бас нөгөө хөдөлгөөний хууль тогтоомжийг сурчлах, таниулах арга хэмжээнүүд бол бас энэ арга хэмжээнд бол хийгдээд явж байгаа. Тэгэхээр нэг үе явахад боломж өөрөө бас харьцангуй бий болж байна. Тэгэхээр хувь хүн бас өөрөө бас хичээх хэрэгтэй. Тэгээд яг юм бол бас юм болж байна гэж бас харж байна. Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулинд өмчийн төрөл хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтнтай аж ахуйн нэгж байгууллага нийт ажлын байрныхаа 4 хувиас доошгүй оронтоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилуулна гэж заасан байдаг. Хэдийгээр байгууллагууд энэ хуулийн залтыг сайн мэддэгч төрөөс хэрэгжүүлдэг дэмжлэгийн тухай мэдээлэл хомс байдаг тул тэр бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилуулдаг байна. Хөтөлбөр бизнес орчин болонгаар үргэлжилж байна. Монголд хөгжлийн шатандаа явж байгаа үйлдвэрлэл бол ингийн сүүсүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд нэгдэн кластер бий болгон бүтээгдэхүүнээ экспортлохыг зорж байна гэлээ. Бид энэ удаад энэ чиглэлийн үйлдвэрлэлийн Solid Partners Group компанийн гүйцэтгэх захирал Цэн Давштай бүтээгдэхүүн хөгжүүлэлт, экспорт зэрэг асуудлаар байр суурийг нь сонслоо. Манайх 2021 оноос эхлээд ингийн сүм одоо хураа сүмэл төрлөөд экспорт гараа гэсэн зорилготой анх Монгол тэмээ гэдэг төслийг эхлүүлээд явж байгаа. Тэгээд яг үйлдвэр 23 оноос эхлээд баригдаж эхлээд 24 өнгөрсөн жилийн 9 сараас ашиглалтанд орсон. Бид нэр одоогийн байдлаар бол өдөрт нэг 4-8 тонн сүү цуглуулад шингэн болон хуурайгаа боловсруулах бүтэн чадaltaй. Ингийн сүв дотоодын зах зээл дээр ингийн хоормыг яг цэврээр нь гадаад байгаа хэрэглэгчдэд зориулаад ингийн хуурай сүү дээрээс нь хатаасан арц үйлдвэрлэж байгаа. Бос ингийн шар тос бас гарч байна. Тэгэхээр ер нь бол бид нар анх энэ төслийг эхлэхдээ Монгол улсны экспортын баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлье гэсэн нөгөө талдаа бас нөгөө ашиглагдахгүй байгаа тэмээн сүргийнхаа үр шимийг илүү их одоо авдаг болоо гэх юм бол улсад бас нэмэн үртэй нэмэгдэх юм а гэдэг тийм зорилгоор анх эхлүүлжсэн. Тэгээ одоогийн байдлаар бол бид нар экспорт нь гарах хүсэлт өгсөн. Тэгээ экспортын бичиг баримтуудаа бүрдүүлээ явж байна. Тэгээд эх жилээс ерөнхийдөө ингийн сүгээр үйлдвэрлэл хийх эрхлэж байгаа аж ахуйн нэгжүүд нэгдээд ингийн сүний кластер гэж байгуулсан. Худалдаа ажилуулгын танхимын одоо
гадаад худалдааг дэмжигдэгчтэй хамтраад тэгээд хөдөө аж ахуйн яам дээр шигсэн яг энэ зүйл дэмжигдээ явж байгаа. Тэгэхээр ер нь бол Монгол улс тэр чигээр нэг нэгдсэн үндэсний байгууллагт нэг улс нэг бүтээгдэхүүн гэдэг аяны хүрээнд энгийн сүүгээрээ дэлхийд гарна гэсэн тийм одоо чиглэл өгсөн байгаа. Тэгэхээр яг энэний хүрээнд л ерөнхийдөө энгийн сүү үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгж нийлээд энгийн сүүний кластер гэж байгуул. Одоогийн байдлаар бол тэгээд ямар ч экспортын зөвшөөрлөө авах гээд явж байна. Хамгийн гол асуудал бол дотоодын хэрэгцээг анх экспорт нь гаргахын тулд бэлтгэхийн нийлтийн сүлжээг доктортой байх хэрэгтэй байна. Тэгээд өмнө нь уламжлалт аргаар явж байсан учраас бэлтгэхийн нийлтийн сүлжээг тасалддаг байсан. Ер нь бол Монголд энгийн сүүний зах зээл одоо яг их хөгжих гээд л явж байна гэсэн үг. Тэгэхээр яг тэрийг хөгжүүлэхийн тулд зах зээлээ боловсруулах хэрэгтэй. Дээрээс нь бэлтгэхийн нийлтийн сүлжээгээ сайжруулах хэрэгтэй. Ийм байна. Тэгээд яг энэ хүрээнд бэлтгэхийн нийлтийн сүлжээг дандаа тасалддаг байсан учраас нэгдсэн үндэсний байгууллагаас одоо ерөнхийдөө биднээс яг энэ санаачлага төвшүүлээ явахад нөөбөс ус дэмжлэг үзүүлээд одоо энгийн сүүний хагас эрчимцэн ферм байгуулахад бас нэгдсэн үндэсний байгууллагын хүнсүүд аж ахуйн байгууллагаас техникийн дэмжлэг үзүүлсэн байгаа. Бас Өнгөвийн аймгийн засаг даргын 5 газрын зүгээс яг энгийн сүүгээ эдийн засгийн хэрэглэлтэнд оруулах тэмээгээ одоо ашиг шимийн бүрэн ашигладаг болох чиглэлд зориулаад бас манай хэрэгжүүлж байгаа төсөл төр дэмжлэг үзүүлээд хамтарч ажилласан. 2024 онд бид нар аймгийн дэмжлэгтэйгээр инкубатор ферм гэдэг ферм байгууллаад одоо ямар ч байсан малчтыг тэмээг одоо хагас эрчимсэн фермийн орчинд сургах, дээрээс нь нэг тэмээс авах ашиг шимийн нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаад явж байна. Тэгэд яг энэний үр дүнд бол одоо нөөбтэй хамтарсан аймгийн дэмжлэгтээр ингээд хийгдсэн судалгаануудын үр дүнд бол бид нар нэг тэмээс 400 г сүү авдаг гэж одоо хамгийн дээдл 6 литр сүү авдаг хэмжээнд очсон байна. Тэгээд цаашдаа зөндөө бол асуудлууд гарч яагаад тэгэхээр энэ энгийн эрчимцэн ферм байгуулах үйл ажиллагаа бол Монгол улсад яг хамгийн анх удаа хийгдэж байгаа. Тэгэхээр бид нарт аль аль нь туршлага байхгүй уламжлалтаас одоо энэ эрчимцэн чиглэл рүү явах туршлага байхгүйсэн. Гэхдээ уламжлалтаараа яваад иж үнэхээр болохгүй байгаа учраас бэлтгэхийн нийлэлд байнга тасраад байгаль цагийн нөлөөнөөс одоо гарч чадахгүй байгаа учраас бид нар энэ сонголтыг хийх шаардлага. Монголын хөрөнгийн бирж хувьсат компани гүйцэтгэх захирлын үүргийг төрөө орлон гүйцэтгэгч дүлгөөн өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор биржийн бизнес хөгжлийн газрын захирлаар ажиллаж байсан хаширдныг гүйцэтгэх захирлын үүргийг төр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Хасбанк хувьсат компани 2025 оны эхний хагас жилийн цэвэр ашигаасаа ногдол ашиг хуваарлахаар шийдвэрлсэн байна. Тайлант хугацаанд 85 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж үүнийхээ 22 орчим хувийг ногдол ашиг хуваарлахаар болжээ. Харин нэгж хувьцаанд 18 төгрөг хуваарлахаар болсон байна. Энэхүү шийдвэртэй зэрэгцэн тус компанийн үнэлгээ 1 их 80-ыг давжээ. Ингэснээр биржид бүртгэлтэй үнэлгээ нь 1 их 80-ыг давсан 6 дахь компани болж байна. Мөн үүнээс гадна тус компани 8 сарын хугацаанд 5 сая ширхэг хүртэл хувьцааг нэг бүрийг нь 980 төгрөг хүртэл үнээр тооцсон нийт 4 тэрбум 775 сая төгрөг хүртэл үнийн дүнгээр худалдан авч халааслахаа мэдэгдлээ. 2025 оны эхний 9 сарын байдлаар 77992 ширхэг суудлын автомашин импортлсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 15626 ширхгээр буюу 16.7%-аар буурчээ. Харин ачааны автомашин 17316 импортлогдсон нь 4906 ширхгээр буюу 22.1%-аар тус буурсан үзүүлэлттэй байна. Хамгийн эрүүл сонголт бол өсөх наснд өдөрт нэг аяга суу уух нь юугаарч орлуулшгүй хамгийн сайн шин тэжээл юм. Ээжээ бисүй. Дуусгайцгүй дуу хоолойгоо түгэ дугаар 6655 тултлан хийгчний unlimited code. 2025 оны Нобелийн энх тайвны шагналтныг тодруулах ёслолын шууд дамжуулалтыг Тэнгэр телевиз шууд дамжуулж байна. оны Нобелийн шагналын эзэд тодорсоор байна. Өнөөдөр энх тайвны шагналын эзнэр Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадо тодорлоо. Тэрээр улс төрийн лидер бөгөөд ардчлалын төлөөх эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийн төлөөлөл гэдгээр алдартай. За энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр яг одоо студид гадаад мэдээний продюсер энх болгон ажиллаж байна. Орой минь төргий.
Арамдраг айлмаа. Тэр юун түрүүнд яг энэ Мачадогийн талаарх мэдээллийг хүргэж. За тэгэхээр яг хувийн намтрыг нь харах юм бол за одоогийн байдлаар өдгөө 58 настай. За үйлдвэрийн инженер мэргэжилтэй хүн юм байлаа. За яг Венесуэл улсын сөрөг хүчний тод дуу хоолой гэгдэг за төрийн төмөр хатагтай гэдэг бас хоочтой нэг юм байлаа. За яг улс төрийн замналыг нь харах юм бол 2000-ад оны ихээр за сонгуулийн яг шудраг байдлыг хянах үүрэгтэй төрийн бас байгууллагыг бол үүсгэн байгуулж удирдах ирсэн. За мөн 2014 онд үндэсний ассамблеад маш олон хамгийн их саналыг авч бол сонгогдож байсан удаатай. За мөн хамгийн сүүлд 2023 оны ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн үеэр 92% саналыг бол авч байсан боловч за тохоо үедээ хүчингү бол болж исэн. За үүнийг нь улс төрийн зорилготой гэж бол зарим шинжээчид тайлбарладаг. За мөн 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд мөн түүнийг нэр дэвшийг нь хоригдсан 15 жилийн хугацаатай төрийн албанд ажилуулгааргүй болгосон байгаа тийм байна. Тэгэхээр энэ удаагийн анхи тайвны шагналыг бас ийм сөрөг хүчний удирдагчид өгж байгаа гэдгээрээ бас олонний анхаарлыг татчихээн бас их сонирхолтой шүү дээ. Тэгвэл энэ талаар бас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Тэгэхээр энэ одоогийн анхи тайвны шагнал нь өөрөө зөвхөн нэг хүнд өгж байгаа гэхээсээ илүүтэй Венесуэл улсын улс төрийн докторгүй нөхцөл байдлыг олон улсын анхаарал авчирж байгаа чухал томоохон үйл явдлаа гэж бол хэлж болох байгаа. За Венесуэл улс нь өөрөө яг инфляц, эдийн засгийн нөхцөл байдал маш хэцүү. За яг нэг намын нэг удирдагчийн дарангуйлалд ор социалист улс болж байна гэсэн ийм дүгнэлтүүдийг бол олон улс төр шинжээчид бол хийдэг. Тэгвэл яг ийм хатуу нөхцөл байдалд ердөө хоёрхан сөрөг хүчний нам байдгийн нэгийг нь за энэ хүн Мария Мачадо удирдаг байна. За бас олонний анхаарлыг татж байгаа бас нэг асуудал бол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Нобелийн анхи тайвны шагналыг авах хүсэлтэй байгаа гэдгийг маш олон одоо илэрхийлж байсан шүү дээ. Тэгвэл одоо яг энэ талаар ер нь ямар одоо яриа шинэ мэдээ байгаа вэ? За тэгэхээр яг манай телевизийн зүгээс яг Нобелийн анхи тайвны шагналыг гардуулах ёслолыг шагналыг зарлах ёслолыг бол яг шууд дамжуулж үзүүлсэн за энэ хоёр судлаачтайгаа ярилцсан байгаа. Яг манай судлаачдын хийж байгаагаар бол Дональд Трамп нь Орос-Украины дайныг шийдвэрлсэн байсан бол яг энэ хүн анхи тайвны шагналыг авах магадлалтай байж болохойсон гэж бол хэлж байгаа. За харамсалтай нэг 24 цагийн дотор Орос-Украины дайныг дуусгана гэж амлаж байсан Дональд Трамп Орос-Украины дайныг бол дуусгаж чадаагүй. За мөн хамгийн сүүлд гэхдээ газын зурвасын мөргөлдөөний эхийн хэрэгцээний эхний шатыг бол баталгаажуулж чадсан. Гэхдээ яг эцсийн байдлаар бол анхи тайван үүссэн гэж бол хийцүү. Харин газын зурвасын мөргөлдөөний энэхүү одоо анхи тайвны хэрэгцээрийн улмаас яг ирэх жил ч юм уу за түүний дараа жилээс Нобелийн анхи тайвны шагналыг аавна гэж хэлж болно гэсэн тийм байр суурийг бол манай судлаачид илэрхийлсэн байна. Мэдээлэл хүргэсэн баярлалаа их болгоо. Үзэгчдээ бид бүхэн Нобелийн шагнал гардуулах Нобелийн одоо эддийг тодруулах ёслолыг та бүхэндээ өдөр болгон хүргэж байгаа лээ. 2025 оны Нобелийн анхи тайвны шагналтныг тодруулах ёслолын шууд дамжуулалтыг Тэнгэр телевиз шууд дамжуулж байна. Яасан бэ хаа? Өргөжлөлөө дуулъя л та. Дата ч дууссан юм шүү дээ. За бай. Дараа уулзъя. Ахын жамдаг сайхан юм сонсох уу? Ангад унгээ сонсч бай. Галзуу сонголт 100 ГБ дата. Нэмээд бүх сүлжээнд хязгааргүйгээр ердөө 15,000 төгрөг. Ондоо чиний тал. Олон сонголтоос ондоо чиний тал. Доллар мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Хятадын кино урлагийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор бүтсэн цонхны гадна цэнхэр гараг нэртэй шинжлэх ухааны уран зөгнөлт кино Улаанбаатар хотод албан ёсны нээлттэй хэлээ. 8К нэгтаршилтайгаар бүтсэн энэхүү кинон үзэгчдэд сансар окторгын гайхамшигын бодит мэт дүрслэл дууны өндөр чанарыг мэдрүүлгэнэ. Цонхны гадна цэнхэр гараг кинон ирээдүйн технологийн хөгжил, дэлхий ба сансрын харилцаа уялдаа тэнцвэрийн тухай сэдвийг хүнддэг байна. Хүндрэлт нь дэлхийг хамгаалах уу эсвэл орхих уу гэх асуултыг үзэгчдэд улдах тун сонирхолтой бүтээл болжээ. Нээлтийн арга хэмжээнд Монгол Хятад улсын төлөөлөл соёл урлагийн зочид болон залуус оролцлоо. Энэ кинон Хятадын сансрын шинжлэх ухаан технологийн хөгжлийн өндөр үр дүнтэй салшгүй холбоотой юм. Цонхны гадна цэнхэр гараг кинонд үүлэгдэх Тэнгүү сансрын станц, Шинжоу сансрын хөлөг ангар гараг сар судлал нь
хятадын сансрын шинжлэх ухаан хүн төрөлхтний мэдлэгийг улам тэлж байгааг харуулж байна. Монгол улс 2 дахь сансрын нисгэгчтэй болвол хятад улсын сансрын нисгэгчтэй хамтран ажиллахыг хүсэж байна. Энэхүү кино нь олон улсын уран зөгнөлт баримтат кино сонирхчдын анхаарлыг ихэд татаад байгаа юм. Цонхны гадна Цэнхэр гараг кино 8К дүрсний чанар, сансар окторгын гүн рүү хийсэн компьютер графикийн дүрслэл, сэтгэл хөдлөм хөгжмөөрөө онцгорч Азийн бүс нутагт энэ оны хамгийн өндөр чанартай кино бүтээлүүдийн нэгээр нэрлэгдсэн байна. Бидний амьдарч буй энэ Цэнхэр гараг маань хичнээн үзэсгэлэнтэй, мөн хичнээн эмзэг нандин болохыг, түүнийг хамгаалах нь хүн төрөлхтний ариун үүрэг болохыг сансар окторгын анир чимээг уудмаас л хамгийн тодоор олж хардаг юм а. Технологийн агуу дэвшил биднийг сансар түргшин шиг эргээд манай эмзэг энэ Цэнхэр яргуу улсын их дэлхийг хайрлан хамгаалах ухаалаг шийдэл арга замыг олоход туслах ёстойг энэхүү үзэл санаа бидэнд сануулж байна. Түүнчлэн Шинжаав 13 сансрын хөдөлгөөний багийн 6 сарын турш сансарт гүйцэтгэсэн даалгавар тулгуурлан уг уран бүтээлийг хийсэн байна. Сансрын нисгэгчдийн өнцгөөс окторгын гайхамшигт үзэгдэл өдөр тутмын амьдралыг уран дүрстэлтэйгээр энэ кинонд харуулжээ. Тэнгэр телевизийн 70 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хөрлөө. Та бүхэн амралтын өдрүүдэд аятахтай сайхан өнгөрүүлээрэй.